Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэр бүлдээ үнийг хүсдэг сэдвээр илтгэж бичсэн 9Б ангийн сурагч Заяа Жаргал байна. Би гэр бүлдээ уучлалыг хүсдэг. Уучлал гэдэг их яригддгүй зүйл мөртлөө маш агуу зүйл, гайхамшигтай зүйл гэдгийг ойлгуулахын тулд энэ илтгэлийг бичлээ. Түлхүүрөг. Миний хувьд манай гэрийнхэн дэлбэгийн нисэн цэцэг шиг санагддаг. Энэ цэцэг маань 5 дэлбэтэй. Дэлбэ бүр нь өөрийн үзмжээ нийлүүлэн байж үзэсгэлэнтэй харагддаг. Онлын хэсэг. Гэр бүлийн гишүүд бие биенийгээ хүндлэх, хайрлах, халамжлах үүрэгтэй байдаг ч бие биенийгээ буруу зүйл хийхэд нь уучлалт нь аз жаргалтай гэр бүлийн анхны алхам юм уу гэж би боддог. Оршил. Зарим гэр бүлд уучлалт гэдэг зүйл огт байдаггүй учраас гэр бүл салалт үүсэж бидний салалт үүсэж үүний хоригч нь хүүхэд бид болдог. Гэр бүлд уучлалт гэдэг зүйл огт байдаггүй учраас гэр бүлд баяр баясгал аз жаргал тутмаг байдаг юм шиг санагддаг учраас би энэ сэдвийг сонгоо авсан юм аа. Үндсэн хэсэг. Гэр бүл гэдэг нь нэг нь нөгөөгөөр төвөр сайхан амьдарч чаддаггүй, нүдэнд үзэгдэхгүй, сэтгэлд үл арилах, нууцхан сэмжээр холбогдсон амин хэлхээ юм. Амар амгалан байхын гол үндэс нь гэр бүлийн гишүүдийн хайр дүүрэн харьцаанаас үүсэлтэй. Гэр бүл гэдэг бол энэ хорвоогийн хамгийн агуу хайр. Үүнийг мэдэрч ойлгож амжаагүй та үнийг уучлахад хэцүү. Уучлж чадаагүйгээсээ болж хайртай хүнээсээ хагцаж холддог. Энэ даамжирсаар хагцал харуулсал болж эхнэр нөхрөө салдаг байгаа. Энэ үүний үр дүнд хүүхэд биднийг золиос болгож байна. Тийм учраас та хайртай хүнээ уучлдаг байгаасай. Уучлал гэдэг бол маш агуу утга учиртай агуу зүйл юм шүү. Судалгаа. 5 асуулгатай судалгаа боловсруулж төрийн албан хаагч болон нийт 44 хүнээс судалгаа авч боловсрууллаа. Судалгааны үр дүнг танилцуулъя. 1-р асуулт. Та гэр бүлээ ямар байгаасай гэж хүсдэг вэ? 36% нь эрүүл, 23% нь амар тайван, 23% нь хайраар дүрэн, 18% нь аз жаргал гэсэн хариулт өгсөн байна. 2 дахь асуулт. Танай гэр бүлийн үндэс нь юунд оршдог вэ? 14 хүн өр хөхөд, 10 хүн аз жаргал, 9 хүн эрүүл байх, 7 хүн хайр, 4 ойлголцол гэсэн байна. 4 дахь асуулт. Та хүүхдээ буруу зүйл хийхэд ямар үйлдэл гаргадаг вэ? 14 хүн загиндаг, 5 хүн гар хүрдэг, 4 хүн тоодоггүй, 13 хүн ойлгол зөвлөдөг, 7 хүн жилдэг гэсэн байна. 5 дахь асуулт. Таны хүүхдийн зан чанарт таны нөлөө байгаа гэж боддгоо? 25% нь тийм, бус нь үгүй гэсэн байна. Та хүүхдийнхээ алдаа бүрийг уучлж чаддаг уу? 16% тийм, бус нь үгүй, талан заримдаа гэсэн байна. Дүгнэлт. Судалгаанаас харахад үр хүүхдээ уучлдаггүй эцэг их судалгааны нийт хамаарсан эцэг эхчүүдийн 50% эзэлж байна. Уучлаад л сурч. Энэ таныг аз жаргал руу хөтлөнө. Хүүхдийнхээ алдаа бүрийг зэмлэх хэрэггүй уучлалт сургамжил. Энэ таны хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар нээлттэй байхын үе талга. Уучлал нь гайхамшигтай хайрын үндэс юм аа. Төвшүүлж бий санаа. Уучлалын үн цэнийг ойлгож, ухаарч, үр хүүхдэд сургамжлах, хүүхдийг багаас нь уяхан зөөлөн сэтгэлтэй болгох, гэр бүлийнхээ гишүүдийг уучлаарай, баярлалаа гэж хэлж хөвшүүлэх, талархлын хайрцаг аялуулах. Ач холбогдол. Миний бодлоор уучлал гэдэг зүйлийн ач холбогдол гэр бүлийн гишүүд, найз нөхөд, анги хамт олон нэгнийг уучлснаар уур амьсгал сайхан болж бат бөх харилцаа үүснэ. Хүндлэл, хайр халамж нэмэгдэнэ. Уучлалын хариу танд маш их аз жаргал, сэтгэл ханамж, хайр халамж ирнэ. Үүнийг уучлалт сурсан хүн илдэг зөөлөн уяхан сэтгэлтэй болно. Уриалга. Буруу зүйл хийсэн бол уужилт сураарай. Бусдын хийсэн зүйлд талархаж хөвшөөрэй. Эцэст нь хэлэхэд хайр бүх зүйлийг уужилдаг юм аа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.